Шинэ жилийн энэ өдрүүдэд хүн бүхэн янз бүрийн ерөөл сонсож байгаа. Би ч гэсэн адилхан сонсож байна. Тэгээд энэ ерөөлүүдийн талаар би нэлээд бодож байна. Жишээлбэл бид нар биеиндээ хамгийн түрүүн урт насыг хүсэж байна. Тэгэхээр урт наслах бол зөвхөн бидний хүсэл бие биендээ өгж байгаа ерөөлөөс хамаарах зүйл биш л дээ. Энэ урт наслах гэдэг бол авраг их хөдөлмөр. Гэхдээ хичнээн хичээд зүтгээд ч гэсэн энэ хөдөлмөрөөс үл хамаарах зүйл, бидний энэ насны хөдөлмөрөөс үл хамаарах зүйл одоо өөр нэг шалтгаан бас байдаг. За, эрүүл энхийг бид нар биеиндээ хүсдэг. Бас адилхан бид нар эрүүл байхын төлөө зөв амьдралын хэв маягийг нээгч зөрчилгүй ягштал бариад ч гэсэн сэтгэлээс үүдэлтэй өвчин давтганж байдаг. Бас төсөөлшгүй хүнд нөхцөл донд цой өрүүл байх нь ч бас байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол бас барьцгүй харьцангуй ойлголт. За, гоо үзэсгэлэн одоо залуу насны тухай бүр яриад ч хэрэггүй юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл энэ бол цагийг зогсоохтой яг адилхан зүйл болоод байдаг. Мод, ургамал, чулуу, уул, бүр газар, дэлхий, од гаригт хүртэл уул мөрөө үлдээдэг. Цаг хугацааны тамгыг нүүрэн дээрээсээ арилгах гэж, биен дээрээсээ арилгах гэж хичээх нь үнэхээр үр дүнгүй тэмцэл ах л та. Гэхдээ энэ бүхний цаана нэг зүйл байдаг. Энэ урт нас, эрүүл мэнд, залуу нас, гоо үзэсгэлэн, эрч хүч бүхний цаана байдаг нэг зүйл байдаг. Энэ бол аз жаргал. Тэгэхээр зэрэг энэ аз жаргал юу вэ? Тэгэхээр бидний боддог шиг аз жаргал гэдэг бол одоо хизээч зовлонгүй байх ойлголт бас биш юм л да. Яагаад гэвэл амьдрал өөрөө хэцүү. Амьдрал үргэлж амаргүй байдаг. Амьдрал хизээч амархан болохгүй. Хүн амтан битгий хэл, ургамал хүртэл амьдрахын төлөө яаж агшин тутамд зогсолтгүй тэмцдгийг бид нар харж байгаа шүү дээ. Ургамал амтан амьд зүйл болгоны амьдрал нь нэг хэцүүгээс нөгөө хэцүүг давхын хооронд үргэлжилж яадаг. Амьдрал гэдэг бол ерөөсөө л тэр. Хүний хувьд яг адилхан бидний амьдрал нэг асуудлыг шийдэхээс нөгөө асуудлыг шийдэх хооронд л үргэлжилж яадаг. Тэгэхээр зэрэг аз жаргал гэдэг бол энэ амаргүй байдал донд сэтгэлийн тэнцвэрээ хадгалахыг л хэлдэг. Тэрнээс биш хизээж асуудалгүй болохыг хэлдэг. Тэгэхээр энэ сэтгэлийн тэнцвэрийг олох замд би ээжүүдтэй туслахын тулд гэрэлт цамхгаа босгосон. Энэ гэрэл цамхгийг би босгосон ч гэсэн энэ гэрэл цамхаг маань та бүхний хүчээр оршин тогтнож байгаа. Та бүхний хүчээр оршиж байгаа. Тэгэхээр зэрэг би та нартай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд би шинэ ондоо та бүхнийг сэтгэлийн тэнцвэртэй байгаасай л гэж хүсмээр байна. Тэгээд би та бүхэндээ энэ сэтгэлийн тэнцвэрийг чадах чинээгээр өгөхийн тулд 19 онд олон шин цувралыг гаргах болно. Шинэ оны маань хамгийн анхны цуврал 2 сард ангижрал гээд цувралаар эхэлнэ. Ингээд та бүхэндээ би юунд ч үл ажрах сэтгэлийн бат тэнцвэрийг хүсье.